За түгээмэл хөгжил төвийн дэргэдэх Up Coffee Shop нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллах орчин, орлого олох боломж, биедан амьдрах чадварыг бий болгож байгаа. За харин одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, катеринг үйлчилгээг нэмэхээр зорж байна. Ингийн тулд Fandia платформтой хамтран тус кофе шопоос худалдан авсан аяг кофе бүрээс үйл ажиллагаагаа өргөжүүлэх санхүүжилт босгохоор зорж байна. Түгээмэл хөгжил төвийн дэргэдэх Up Coffee Shop 2022 онд байгуулагджээ. Бямбагийн хувьд Унгарт ажиллах хугацаанд хүнд машин механизмд дарагдаж, нуруу нугасны гэмтэл авснаар амьдрал нь эрс өөрчлөгдсөн байна. За харин эх орондоо ирж баристагийн сургалтанд сууж Up Coffee Shop-ыг хариуцсан ажиллах болсноор нийгмийн харилцаанд орж орлоготой болох боломж нэгдсэн байна. Түгээмэл хөгжил төв тэгээд энэ тэгш нийгэм холбоо ажиллах уу гэдэг ингээ кофе шоп ингээд нэгж байгаа. Тэгээ ажиллах уу гэд санал тавиад тэгээ ажиллая гэд тэгээ ажилласан. Кофег ингээд авъягсан кофег нь хийгээд өгчөж байгаа шүү дээ. Тэгээ тэрүүний одоо хариу үйлдэл ч юм уу те баярлалаа, амжилт хүсье, сайн ажиллаарай. Тэр энэ үгнүүд нь айгүй тийм гоё идэг. Тэгээ ингээд манай кофе шопыг дэмжиж те таны авсан нэг аяг кофе тодорхой хувь нь бас нэг хүнд ингээд тусдсан болно. Тийм болохоор ирж үйлчлүүлээрэй л гэж хэлээ. Кофе шоп катеринг үйлчилгээг нэмснээр байгууллага, арга хэмжээ, сургалт уулзалт зэрэг кофе хөнгөн зуушны үйлчилгээ үзүүлж илүү олон хүнийг ажлын байраар хангахаар зорж байна. 2 сард яг зулан зуугаад ажиллаад эхлээд яг дүүлдүүлийн кофе юу хийж байна. Яг кофе их яг дэдэй юу зүгэн хойбэ. Fandia платформтой хамтран хэрэгжүүлж байгаа төслийг дэмжснээр зөвхөн нэг кофе шопыг биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлд бие даан амьдрах боломж, хүртээмжтэй нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулах боломжтой юм а.